think I might be over my troubles since you came around. Something struck me. Oh, lately I've been caught up in my mind. Oh, it's not hard to see why I was feeling that. You saw right through it all. Хай. За би өнөөдөр төрөд 6 хонж байна. Яг 6 хоног дээр явж байна. Тэгээд өнөөдөр намайг эмч маань нэрч үзүүлээрэй гэсэн. Тэгээд одоо охиноо аваад одоо их хоёр гарах гад бэлдэж байна. Тэгээд сая нүүр гараа угаачлаа. Одоо хальт нүүрэндээ зүгээр нарны тос түрхээд хөнгөн өмсгөө анзлаад тэгээд гарлаа. Тэгээд энэ нүүр ингээд жоохон хавантайгаа ингээд цэлхийгээд тэгээд орой охноос ингээд сэрч хүлээд байгаа болохоор ингээд нүдний доор ингээд хүрсэн байгаа. Одоо зүгээр болох байх. Тэгээд нөгөө нэг гарсны цаашаага Монгол улсын элчин ороод элчин орж охиныхоо төрсний гэрчлэгийг авна. Тэгээд өнөөдөр амжуулах ажил маш их байна. Төрсний гэрчлэгийг аваад бас гадаад паспортыг бас захиална. Нэг мөсөн. Тэгээд Солонгос одоо ингээд би оюутан сурдаг болохоор охиноо ингээд өөр дээрээ ингээд дагалдан визээр авдаг байхгүй. Тэгээд газ гадаад паспортын нэртгэн захиалаад гэрчлэгийг нь аваад одоо нөх хөл хорой тогтоосон байгаа болохоор паспортаас хэрэг ер нь удаж гарч магадгүй. Тийм учраас эртгэншээ шуурхаа бичиг баримтуудыг захиалж авчруулаад тэгээд нөгөө нэг юу яа иммиграшн дээр бас энэ тест цаг аваад охиндоо дагалдан визийн гялс авах хэрэгтэй. Энэ ингээд би доороо нөтөлтөд төрсөн болохоор байнга угаад цэвэрлж явах хэрэгтэй. Тэгээд гэртээ ийм угаадаг юм авчихсан. Дэн дээр өдөрт нэг 2-3 удаа суучтай халуун болоо сэж агаад ойдлоо цэвэрлэнгээ аюу тухтай. Одоо сайн намайг нүүр гараа угааж байгаа хооронд охиныхоо авч явах юмнуудыг бэлдээд тавьчих ингээд энэ яртай ингээд аав нь бүгдийг бэлдээд тавьчих энэ памперсын хийсэн байна. Ингээд хөвөн хийцэн. Тэгээд малгайгаа өмссөн. Одоо гарлаа. Одоо сая охиноо төрүүлээд гарчихсан. Бай. Газ имлэг орчоод бит хоёр охиноо болохоор төрснийхөө дараа гэрээс биш имлэгээс гараад 2 оны дараа очиж үзүүлсэн. Тэгээд одоо охиноо үзүүлэхгүй би өөрөө үзүүлнэ. Тэгээд нөгөө нэг Солонгост ингээд угаасаа шууд хярцангийн ингээд хайчилчтэй мэлээ. Тэгээд өнөөдөр эмчтэй оёдлоо үзүүлнэ. Тэгээд бид хоёр хамаатныхаа хичэд хүүхдээ үлдээгээд газ элчин сайдын яамны газар юм. Газ элчин орчоод
ажлаа амжуулчаад тэгээд охиноо аваад гэртээ харин анх удаа охиноо хөндөөлтэй ч явах чинь. Сэтгэл санаа ямар байна? Үлдээ сонироо яагаад залах хэрэгтэй тий? Бүр нөгөө нь бүр залхахтай. Яа. Ус охиноо тэгээд яг нөө авч авах юм бол битээр машингүй одоо машинтайсэн гэсэн хоёулаа илчээ ороод тэгээд нөгөө битүү харандаа орчуул натураатай баталгаажуул ингээл нааш цаашаа яваал байх болохоор охин зутарч бах тэгээд ичдэг асуултыгээд аав ээж нь маш удаан гүгээд ажил амжилтад охин дээр очноо. Охиноо өгч явуулсан хоёр хүний царай. Асууж байдаг. Тэр одоо би эмчтэй үзүүлэх гээд тэгээ хүлээгээд сууж байна. Сая мэлгээсээ нөгөө төрсөн гэсэн бичгээ авчихсан. Тэр бичгээ авч элчин урах хэрэгтэй. Хоёлаа баг элчин дээр хэдэн цаг болж юу? 2 гэж хэлсэн юм байна. Oh my god. Тэр бүр элчин дээр бүтэн 3 цаг болчихж амар өсөж байна тий. Амар өсөж байна. Шахаад тайлж